За сайн байцгаана уу? За өнөөдөр би дэлхийн ван гараг хомхын ордондох утгын талаар тайлбарлая. За ер нь бол бидний энэ амьдрал бол энэ бидний бүх энэ амьдралын үйл явдал, хувь зохиол, за энийг бол бид нар од гараг иргэсийнхээ нөлөөгөөр одоо тайлбарлаж урьдчилан харж болдог. За тэгэхээр өнөөдөр бол яг дэлхийн ван гараг хомхын ордон дээр 20 жилийн аялал хийж байна. За энэ бол 24 оны 11 сарын 20-нд бол хомхын орд руу дэлхийн ван гараг орсон. За тэгээд тэрний өмнө бол энэ 20 онд анх ороод тэгээд буцах хөдөлгөөнөө хийж ингэж явсаар байгаад яг 24 оны 11 сарын 20-нд бол яг одоо эргэлт буцалтгүйгээр орсон байгаа. За тэгээд нөлөөллийн талаар бид нэр аягүй сайн ойлгох хэрэгтэй. За энэ нөлөөлөл бол их маш хүчтэй. Энэ Плуто гэж одоо англиар ярьдаг. Тэгээд энэ дэлхийн ван гараг бол маш хүчтэй нөлөөтэй. Өөрийн гэсэн маш онцгой энерги одоо хувь зохиолыг авчирч идэг. За ер нь бол Плутог бид нэр их жижиг их хол байдаг учраас за нэг ордон дээрээ бол 12-оос 30 жилийг бол зарцуулдаг байгаа. Тэгэхээр нэг бүтэн тойрог хийгээд ирэхээр бол 248 жилийг зарцуулдаг. Тэгэхээр одоо бүхэл бүтэн нэг үеийг одоо бидэнд авчирч байна гэсэн үг одоо нэг ордон дээр ирэхээр. Тэгэхээр энийг бол астрологид бол аяйгүй чухлаар хүлээж авч өмнө хумх дээр байх жилүүдийн үйл явдлуудыг ч гэсэн маш их одоо анализууд хийсэн байдаг. За тэгэхээр ер нь хувь хүмүүст бол мэдээж энэ анх 20 оноос хойш за Плуто нэг шилжилт хөдөлгөөнөө одоо 16 жилийн тийм аяллыг бол материйн ордонд хийгээд 20 онд анх хумх руу орохдоо бол их том одоо өөрчлөлт шинжилт явагдсан байна. За үндсэн бүр тэр махбод мөн чанараараа ч гэсэн их өөр байсан. Одоо жишээлбэл одоо материйн орд бол газар махбодны орд байдаг. За дээд эрх мэдлийг хариуцсан орд байдаг. Гэтэл хумхын орд бол агаар махбодны орд руу ингэж орж идэг. Тэгэхээр бүр шал өөр одоо том өөр эргэлт рүү орсон байдаг. За тэгэхээр бол за бүгдээр бол одоо ингээ 20 оноос өмнөх тэр амьдралыг ингээд аваад үзэл 16 жилийн турш матер дээр байхад хамгийн их одоо материйн энерги буюу тэр эрх мэдлийг бол аюу идэвхжүүлж тэгэхээр энэ амьдрал дээр одоо нийт энэ дэлхийн ертөнц өөрөө одоо эрх мэдлийн төлөө за эрх мэдлээр дамжсан мөнгө санхүүгийн одоо хүч маш өндөр түвшинд гарсан байдаг. Тийм учраас одоо Монголд ч гэсэн энэ улс төрийн карьер за ямар нэг одоо албан тушаал за эрх мэдэл за тэр нөгөө системүүд их юусын бүхэл бүтэн ертөнц болоод одоо ертөнц болоод ингээд идэвхтэй мэдрэгдсэн байдаг тийм ээ. Бид нар бол яг өдөр тутамдаа тэр бол мэдээжийн мэтэл одоо санагдаж байгаа шүү дээ тийм ээ. Одоо байнга л ингэж тийм энерги ер нь бол астрологиороо бол энийг бол нэг том тэр бүхэл ертөнцөөр нь бол хардаг. Тэгэхээр материйн ордонд байхад бол одоо бүхэл энүүд тэр бидний одоо ном зохиолууд маань хүртэл тийм ээ бестселлер номнууд маань хүртэл тэр дандаа нөгөө нэг санхүүгийн тийм дээшээ тэмүүлсэн амжилт руу тэмүүлсэн. За тэр энерги бол маш хүчтэй байсан. Бид нар бүгдээрээ тэрлүү тэмүүлсэн. За тэрний төлөө явсан. За тэгвэл одоо энэ 20 оноос хойш энэ бүр ингээд шал өөр одоо орд руугаа орж байгаа учраас шал өөр энерги одоо давмгайлж эхэлж байна гэж бид нар ойлгох ёстой. За тэгээ хумхын орд бол яг олон нийтийг бол хариуцдаг. Тэгээ тийм учраас бол энэ олон нийтийн одоо тэр олон нийтийн дундах тэр олон нийт гэдэг нь бол тэр бүлэг хүмүүсийг хэлж байгаа. Нэг групп, бүлэг, клуб. За энэ хэсэг одоо үзэл бодол тэ өөрийн гэсэн өрөөс байдлаараа нэгдсэн. За тэр хүмүүсийг хэлдэг. За энэ энергиудыг бол хумхын орд бол хариуцж байгаа. За ер нь бол их маш нөхөрсөг орд байдаг.
За хүмүүнлэгийн одоо энэ хумхын орд ер нь бол бид нар бол бүр хумхын том эрэнд амьдарч байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр энэ бол 2500 жилийн том одоо том цикл тийм ээ. Бүр том утгаараа. За энэ талаар би тусдаа нэг бичлэг хийнэ. За тэгэхээр энэ хумхын энерги бол бид нар нэгэнд бүр том утгаараа бол хумхын энергид амьдарч байгаа учраас энэ энерги илүү идэвхжүүлнэ. Энэ энерги бол бидэнд бол асар их одоо нээлт, инновац, бүх энэ одоо энэ орчин үеийн бидний одоо мэдээж юм болцсон. Гэтэл хэдхэн 100 жилийн өмнө бол энэ бол хизээч байгаагүй. Өмнө бол хизээч байгаагүй одоо энэ техник, технологи, интернет, за одоо сүүлийн үед бол AI те. Энэ бүхэн бол хумхын ортол холбоотой одоо хумхын ордоор бүтээгдсэн ирэн үе байна. За тэгэхээр одоо энэ дэр полюта орж ирнэ гэдэг чинь бол бидний одоо энэ интернетийн орчныг за полютаг бол бид нар бас нарийн ярих шаардлагатай. Полюта бол одоо монголоор бол дэлхийн ван гариг тийм ээ. За дэлхийн ван гариг бол энэ бүх юмний энэ одоо үнэн мөн чанарыг гаргаж ирдэг. Ер нь бол гол утга санаа нь бол зүүрлэл тийм ээ. Тэмдэг нь бол энэ газар доорхын хаан гэж бид нар бол полютаг ойлгоно. Хилэнцгийн ордыг удирддаг. За энэ бол тэр одоо газар доорх маш их баялаг мэдээж одоо шууд утгаараа ч гэсэн энэ газрын доор асар их одоо алт эрдэнэс те маш их баялаг байдаг. За энэ бүх энэ газрын баялаг гэдэг нь бол энэ полютогоор захирагдаж тийм ээ тэрний эрх мэдэлтээр байдаг учраас энийг одоо хумхын ордны энергитэй ингээд хосолсноороо магадгүй одоо интернет орчин дээр бүх юм технологи дээр за уул уурхайн салбар илүү их технологижж хөгжиж за ингэж ийм үйл явц илүү их одоо энэ эх 20 жилийн турш хүчээ авах байхаа. За полютог бид нар өөр олон одоо тэр гол утга санаа нь бол тэр үхлийг хариуцдаг гариг гэж үхлийг тайлбарлахдаа астрологид бол за хамгийн гол нь тэр шууд физикл утгаараа тэр үхэл ирнэ гэдэг тэр санаа бол бас биш. Арай өөрөөр ер нь бол ямар нэг зүйл буруу явагдсан, за худлаа байсан, бүх юм одоо далд хэлбэртэй их одоо муу байсан. За тэр бүхнийг одоо илчилж, ил гаргаж одоо зүгээр өөрөөр хэлбэл ямар нэг идебэр байсан бол тэр идебэрийг ил гаргаж тухайн бие одоо дахин шинжлэгдэж за энэ утга санааг бол хэлж байгаа. Тэгэхээр бол бид нар 20 онд бол анх за дэлхийн ван гариг материйн ордонд байхын төгсгөл ирж байгаа учраас за тэр материйн ордны бүх тэр асуудал байсан бол тэр бүхэн ил гараад за ер нь ихэнх бүх хүний хүмүүсийн амьдралын маш өөр одоо талууд дээр том шинжилгүүд явагдсан байх. Тэгээ энэ бүхнийг бид нар бол мэдэрсэн. За одоо бол энэ 24 онд нэгэнт ингээд шилжээд орсон учраас одоо бидний амьдралд бол шин одоо ирэн үедээ ороод полюто хумхын ордны одоо шин сорилт за полютогийн өөрөө ажиллах одоо тэр ертөнц бол за хумхын ордон дээр ажиллах энэ дээр бид нэр одоо мэдрэгдээд эхлээд явж байна. За энэ дээр бидний их анхаарах ёстой одоо юмнууд их байна. Тэгэхээр одоо юун дээр бид нэр их анхаарах бай тийм ээ. Одоо юун дээр хамгийн гол нь бол бид нэр интернет орчин. За интернет гэдэг чинь бидэнд одоо муу тал байдаг бол энэ полютогийн хумхын ордон дээр байх энэ цаг үед интернетийн муу талыг бидэнд одоо задлж гаргаж өгнө. За жишээлбэл хүүхдүүд хитрхи их интернетэд орж байна. За хүн болгон интернет үзэж байна, фейсбુક үзэж байна. За энэний одоо хортой талууд маш их яригдах болно. Мөнгийг хариуцдаг тэр гариг гэдэг утгаараа бол хумхын ордонд орсноороо одоо энэ банк санхүү за эдгээр байгууллагууд энэ
байгууллагуудын интернет одоо тэр гүйлгээний аппликейшнууд илүү сайжрах байх. За ер нь энэ том мөнгөний систем хариуцж байгаа энэ байгууллагуудын хэрвээ тэр одоо асуудалтай тал байгаа бол тэр бүхэн ил гарч тэр асуудал бүр нэг мөсөн шийдэгдэж сайн тал руугаа ирэх байх. Үүнд бол одоо жишээлбэл банкны салбар дээр бол одоо олон шүүмжлүүд байдаг. За тэр бүхэн шийдэгдэх байх. Зүгээр одоо яриад байсан биш тийм ээ. Өмнө нь бол дэлхийн банк гараг материал ордон дээр байхад бол эрх мэдлэр шийддэг байсан тийм ээ. Ард түмэн зүгээр үгээ хэлээд байсан. Юу ч шийдэгдэггүй ард түмний талд юу ч одоо шийдэл байхгүйсэн бол одоо дэлхийн банк гараг хумхын орд руу одоо олон нийт энэ ард иргэдийн гэсэн энэ орд руу орсноороо энэ бүхэн мэдээж сайнаар шийдэгдэж илүү урагшилж бидний энэ одоо сошиал ертөнцийн одоо энэ худалдаа 8 энэ бүхэн илүү нарийн илүү ард түмэнд маш их боломжийг олгосон. За тэр хөгжил дэвшил рүүгээ бол явах байхаа. За мэдээж одоо олон нийт гэж бид нэр дандаа энийг одоо бид нэр хумхын ордыг дандаа олон нийттэй холбох ёстой. Тэгэхээр хамтын ажиллагаанууд, хамтын бизнесүүд за энэ бүхэн болвол их зөв их хүчтэй. За ард иргэд их хүчтэй. За одоо өмнө бол хаан хүчтэйсэн бол одоо ард иргэдийн одоо тэр хүч одоо тэдний гарт одоо хувь зохиолоор ирж шин гэж бас ойлгож болохоор. За тэгэхээр бид нэр бас Плюто за энэ бол маш их сорилт авчирдаг гариг учраас за энэ дотор одоо лувер бул хай одоо худлаа хэлэхтэй энэ бүх муу мухай зүйл байвал ерөөсөө энд амжилт олддоггүй. Тий. Тэгэхээр бүгдээрээ бол хамтдаа ямар нэгэн хийсэн бол заавал одоо зөв шударгаар хийх, за заавал үннээр хийх ч юм уу. За гих мэтийн байж иж одоо энэ Плютогийн энергийг одоо зөв илүү хүчрхэгжүүлж цаашаа авч явдаг. Одоо бидний энэ ярьж байгаа энэ Плюто буюу одоо энэ дэлхийн ван гариг бол хилэнцгийн ордыг удирддаг гариг учраас энэ бол ер нь бол их даалд тэр хүний сэтгэл зүйг бас хариуцдаг. Тийм учраас энэ бидний сэтгэл зүйн одоо тэр айдас тэр дотор байгаа бүх асуудлууд хамгийн одоо муу мухай бүхэн сэтгэл зүй дотор болж байгаа тэр муу мухай бүхнийг ил гаргана гэдэг бол энэ бол маш нарийн одоо тийм одоо бидэнд бол их төвхтэй их аимшигтай юм шиг тэр асуудлууд байдаг. Тэгэхээр бол одоо энэ дээр бид нэр интернет орчныг бас маш сайн нарийн одоо энэ дээр хяналт тавихгүй бол их эндээ өөрийн мэдлгүй бид нэр интернет орчинд муу мухай зүйлч бас дэлгэрэх одоо өндөр магадaltaй. За интернетийн одоо гар утасны хэрэглээний хор, за бидний тарих, за бидний сэтгэл зүрх одоо найдсын сэтгэл зүрх, за энэ мэдээлэл энэ бүхэнд одоо хэрвээ буруу байвал энэ бүхэн одоо маш муугаар нөлөөлөх аюултай. Тэгэхээр интернетийг хэдэн цаг одоо бид нар үзэх ёстой тийм ээ, хүний мэдрэл систем одоо ямар одоо хэмжээнд ингэж энэ бүхнийг хүлээж авах ёстой гэдгийг нь одоо сайн баримтлах хэрэгтэй. Тэгээ олон цагаар одоо үзэх, за ялангуяа энэ хүүхдүүдэд их муугаар нөлөөлөхийг бол одоо ирээдүйд яг энэ астрологийн мэргэжилтнүүд бол их ярьж байгаа. Тэгэхээр бол их маш анхааруулж байгаа. Тэгэхээр одооноос хүүхдүүд ч гэлтгүү бүгдээрээ том хүмүүс ч гэсэн интернет орчин за одоо энэ гар утас энэ аппликейшнуудыг маш их зөв одоо хяналттай одоо зөв өөрсд хэрэгтэйгээр одоо зөв ашиглаасаа гэж одоо хүсэж байгаа. За тэгэхээр үүний цаана бол Плютогийн одоо бидэнд одоо сануулж хэлж байгаа бүхэн бол их зөвөр ашиглаад ингээд бүхнийг ингэх юм бол маш их хүчрхэг хүчийг олж авдаг өөртөө. Тий одоо интернетийг ашиглаад бид нэр амьдралынхаа одоо тэр хүч чадал гэх юм одоо тэр өөрсдийн одоо тэр мөнгө санхүүгийнхаа амьдрал за интернетийг ашиглаад бид нэр илүү их одоо хүчрхэг тэр болохыг бол Плюто бол одоо бидэнд санал болгоно гэсэн үг тийм ээ. За
Тэгэхээр одоо цаашаа бид нэр өөр энэ олон нийтийн одоо энэ амьдралын одоо бидний энэ хамтын амьдрал гэдгийг бол дандаа идэвхжүүлсэн учраас бүгдээрээ хамтдаа ямар нэг юм хийх бид нар гэдэг тэр ойлголт руу би гэж хэлэхээс илүү бид нар гэдэг ойлголт руугаа бид нар их анхаарах ёстой одоо тийм эрен үе ирсэн байна. За энэ энергийг бид нар зөв одоо өөрсөндөө ашиглахын тулд та бол одоо ганцаараа одоо ямар нэг юм одоо бизнесийн амжилтанд хүрнэ гэж бол бас энэ дээр бол одоо хэлэхгүй байна. Тэгэхээр бол бүгдээрээ одоо хамтдаа за шударгаар хамтраад ажиллаад ингэх юм бол тэндээс бол цаанаасаа одоо энэ энерги өөр танд ингээд том боломжуудыг ингээд амжилтуудыг өгөх болно. Дэлхийн ван гараг хумхын ордонд байхдаа бол одоо бидний нийгмийн бүтэц. За нийгмийн бүтэц гэхээр энэ улс төр энд бол онцгой маш их ач холбогдлыг эдгээр салбарт бол өгч байгаа. Тэгээ томоохон шинжилэлтүүд одоо шинжилэл хийхийг эрэлхийлэх байх. За гэхдээ энэ бол бидний нэг уламжлалт бус тогтсон тэр ойлголтоос бүр уламжлалт бусаар юмыг шийдэгдэх. За тэр замыг ирж хайдаг. Тэгэхээр энэ бидний одоо нийгмийн байгууламж одоо нийгмийн бүтэц зохион байгуулалт бол бидний төсөөснөөс бүр эсэргээр тийм ээ төсөөснөөс бүр маш дэвшилттэйгээр бүх нийтэд хүртээмжтэйгээр интернетийг ашиглаж за тэрүүгээр одоо шийдэгдэх байхаа. За мэдээж одоо хумхын орд бол найз нөхөрлөл за эдгээр одоо хүмүүс хоорондын нөхөрлөл энэ одоо хүний хамтын энэ ажиллагааг бол маш их өвөрмөц ер бусын тийм хүчтэй маш гайхалтай үйл явдлууд одоо тохиолдох тийм боломжтой. За ер нь бол урт хугацаанд Плутон бол маш их юм маш удаан одоо явж байгаа учраас энэ бүхэн маш их юм бидэнд маш их шингэсэн одоо маш их зуухан за тэгээд бүх юм ийм маягаар одоо явагдана. Тэгэхээр бол урт хугацааны мөчлөгийн үеэр бид бол хувь хүн за эрхтэгч байдал за нөхөрлөл за бидний одоо энэ бүлэг за бүлгийн холбоо за эдгээртэй холбоотой бас энэ хяналт эрх мэдэл за энэ бол асуудал энэ талаар бол асуудал тулгарх магадaltaй. Яг тэгвэл дэлхийн ван гараг бол бас их маш их хянсан маш их одоо гярхаа ажигласан их тийм өмчилсөн за хилэнцгийн тэр энергийг өөртөө бол авч явж идэг. За бид бол одоо энэ дэвшилт маш энэ өндөр одоо хумхын одоо энерги бол маш өндөр дэвшилтэд одоо тэр шинжлэх ухаан за тэр сэтгэлгээ одоо цоо шинээр ямиг үзэл санаа гаргах за тэр өвөрмөц чанарыг бол одоо эрэл хайгуул болж чаднаа. Тэвэн гараг хумхын ордонд байхад бол бас нэг юм утга санааг одоо хэлдэг. Тэр бол бид өмнө одоо олж хараагүй боломжууд одоо олж нээлээ гэсэн одоо утга санаа. За тэгэхээр өмнө одоо Плутон хумхын ордонд байх одоо цаг үеүүдэд юу болж байсан талаар одоо судалдаг. Энэ бол ер нь одоо ирээдүйд бидний одоо амьдралд ч гэсэн нэг хинтээ төстэй юмуд болох байх гэсэн одоо таамаг гаргахын тулд энэ талаар бол ярих хэрэгтэй болж байна. За ер нь 1777 оноос 1798 онд бол дэлхийн ван гараг хумхын ордонд очсон цаг үед одоо Америк нэгдсэн улсыг колончлж исэн британчуудтай
одоо дайтаж байсан гэдэг нь бол их чухал үйл явдал болдог. Тэгэхээр энэ одоо ард түмний тэр эрх чөлөө бас их хүчтэй одоо гаргаж ирж байгаа. За 1780-аас 1790-ад оныг бол ер нь бол гэгэрлийн 90 үе гэж одоо үздэг. За энэ дөр бол нийгмийн шинжлэх ухаан, хувь хүний эрх, за хүмүүнлэг ёс суртахууны хөгжил, за энэс гадна бол аж үйлдвэрлэлийн хувьсгал болсон. За машин механизмыг одоо бид нэр өндөр түвшинд хөгжүүлж цэцгэлүүлсэн гэж үздэг. Тэгэхээр бол хүний хөдөлмөр одоо чөлөөлөгдөд машин техник бол энэ хөдөлмөрийг хийх болсноороо одоо энэ ард түмэнд тийм ээ илүү их эрх чөлөө, энэ их одоо хүнд хөдөлмөрөөс чөлөөлөгдсөний их том амжилт бас гарч ирж байна. За 1532-оос 1553 онд бол за дэлхийн ван гараг Хумхын ордонд байсан үед бол нийгмийн дэд бүцэц, за нийгмийн үзэл суртал тийм ээ энэ одоо шинж тэмдгүүд их одоо жихэн хүч авч гарч ирсэн байгаа. За энд бол яг хуу Ромын эзэнт гүрний хаан Генри бол католик сүмээс бол салж, за одоо нэг үзэл сурталд одоо нэг сүмийн нэг урсгалд баригдчихсэн бол Английн тодорхой одоо тэр сургаалууд тийм ээ энэ одоо шашны энэ одоо шинжиллүүд явагдсан байна. Тэгэхээр бол ард түмэнд бол нийт ард түмэнд бол энэ ямар нэг ганц үзэл сурталт баригдсан, ганц шашны одоо юунд одоо урсгалд баригдсан байдал бол их олон салаа болж ингэж бас илүү хөгжил дэвшил рүүгээ явсан байна. Энэ үед одоо ямар энерги илүү унаж, ямар энерги илүү гарч ирж байгаа. Гэхдээ тухайн үйл явдлуудыг хэрхэн одоо зөв ойлгох вэ гэдэг талаар одоо ярилцъя. За Хумхын ордны эсрэг талд бол Аслангийн орд байдаг. Тэгэхээр Аслангийн энерги бол өөрөө балансаа одоо олох ёстой болно. Аслангийн энерги өөрөө зөв ойлголтыг бас мэдэх ёстой болж байна. За Арслан бол энэ нараар өдөртөлдөг учраас бүх юмний одоо төв, бүх юмний одоо бүгдэд харагдаж байгаа тэр тодорч байгаа, манлайлж байгаа, за тэр одоо энерги байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ цаг үед бол ямар нэг байдлаар хүмүүс тодорсон тийм ээ, өөрийгөө манлайлуулсан, өөрийгөө одоо нэгдүгээр тавьсан ч юм уу. За эндээс гарч ирж байгаа тэр үр ашиг, үр жимс бол зөвхөн тэр хүн хүртэх биш. Ер нь бол нийт энгийн одоо ард иргэдэд одоо энэ бүх энэ боломжууд одоо нээгдэж тэр хүмүүс одоо тэр юу гэмт одоо цаашаага илүү тодорч тэндээс хүртсэн юмнуудыг бүхэнд хүртэмжтэй болгох. За энэ цаг үе бол одоо мэдээж ирсэн байна. Өмнө нь бол одоо бид нар материйн 90 үед бол матер одоо тийм ээ дэлхийн ван гараг материйн ордонд явж явах тэр 90 үед бол бүгд манлайлал тийм ээ, бүгд одоо амжилт, за тэр ямар нэг тэр нэгдүгээр хүн болохын төлөө тэмцэлдэн нэгдүгээр хүн болох тэр хичээл зүтгэл, за тэр явж ирсэн. За энэ бол ингээд нэг өсөндөө одоо энэ энерги өөрөө одоо бүр дуусаад одоо шинэ энерги бол эхэлж байгааг бид нар өмнө би хэлсэн тийм ээ, ингээд эхэлж байгаа шүү гэж. За тэгэхээр энийг бид нэр яаж одоо хэрхэн зөв ойлгох вэ гэж тийм ээ. Ер нь одоо бидний ер нь энэ Хумхын энергийн энэ үед бол за юм одоо альва юм муудаад байна тийм илүү их дордоод байна, цаг үе илүү их хөгжил рүүгээ буураад байна гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол хэн тэгж хэлж байгаа юм бэ тийм ээ. Ихэнхдээ нөгөө нэг одоо амжилт гаргасан мундаг хүмүүсийн нүдэнд за сэтгэл зүрхэн тэр бол ингээ харагдаад байдаг. Гэхдээ энийг бид нар бас нөгөө астролог талаас нь тайлбарлаад хэлэхээр их өөр одоо тийм ойлголт гарч ирж байгаа. Тэр юу вэ гэхээр одоо
тэр юм альва одоо юм муудаа дагаатаа биш. Одоо өмнө нь бол нэг хүн амжилт гаргаад за бусад улсууд энгийн хүмүүс одоо тэр амжилт гаргасан хүнийг шүтэн бишрээд гэдэг ч юм уу те хараад ингээд сууж идэг байсан бол одоо тэр амжилт гаргаж байгаа зүйл нь хүн болгонд боломжтой болж байгаа руугаа шилжиж байгаа гэж бид нар бол ойлгох хэрэгтэй. За тэгэхээр бол бид нар энэ хумхын энерги бол тийм ээ олон нийт за нийт ард түмэнд за тэр их олон одоо нийт ард түмэнд эрх мэдэл нь очиж нийт ард түмэнд тэр бүх боломжууд нь очиж тэгэхээр тэр боломжийг ард түмэн одоо хэрхэн одоо энэ бүхэн биелэлээ олж байгаа юм бэ тийм ээ. За тэрийг бид нар бас зөв ойлгох одоо шаардлага гараад байгаа юм л та. За тэгэхээр энэ бүхнийг юу гэж ойлгох вэ? Хумхын энерги бол бүгдэд хүртээмжтэй одоо тэр бүгдэд хүртээмжтэй болж байгаа нь одоо тэр зөв байна. За өөрөөр хэлбэл жишээлбэл одоо Монголын улс төрд одоо хүмүүсүүд чадваргүй за боловсрол тааруу байна. Энэ одоо байдлуудыг бид нэр бол ингээд анзаарч байна. За тэгэхээр энэ байдлыг энэ хумхын ордоор одоо тайлбарлаж зөвөр ойлгох одоо асуудал гарч ирж байна. Хэрхэн одоо зөв ойлгох вэ гэхээр хумхын орд бол одоо энэ бүх нийт тийм ээ тэр дундаж одоо тэр олон нийт гэдэг чинь тэр дундаж одоо хармаас гэж бас хэлдэг тийм ээ тэр хүмүүст одоо бүхий л одоо энэ илүү энэ боломж одоо тэр дээгүүр байгаа одоо хааны боломж ард иргэдэд гэсэн одоо маягаар ингэж бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бол нэг талдаа буруу одоо муу юм цэцгэлэх тэр аюулал байгаа болохоос биш энэ том утгаар бол хумхын энерги бол нийт ард түмэн л хүчээ авч байгаа хэрэг тийм ээ. Тэгвэл энэ ард түмэн одоо хүчээ авахдаа буруу замаар одоо авах юм бол тэр бол муу үр дүнд хүрнэ гэдгийг бол за мэдээж энэ полиотой гариг бид нар ярьсан тийм ээ. Полиотой гариг бол ямар нэг буруу муу байвал тэр бүхнийг одоо илчлээд гаргаад одоо нэг мөсөн одоо дуусгах гэж байгаа. Тэгэхээр бол хумхын энерги бол энэ одоо мэдээж энэ ертөнцийн дээр одоо энэ одоо үндсэн том ойлголтууд байна тийм ээ. Зөв буруу сайн муу. За энэ бол мэдээж ямар ч одоо ирэн үед бай энэ бол ингээд хүчнтэй явж идэг. Тэгтээ тухайн ирнийх нь одоо тэр тухайн одоо тэр онцлог за олон нийт гэдэг бол мэдээж өндөр түвшний хүмүүс биш байж таарна. Эсрэг талын одоо арслангийн орд гэдэг чинь ганцаараа одоо тодорсон тийм ээ. Ганцаараа илүү амжилт гаргасан. За тэр одоо хэсэг гэж үзье л дээ. Тэгэхээр энэ ганцаараа тодроод байх тэр энергийг жаахан доош нь одоо буулгаад нийт ард түмний одоо тэр эрх ашиг за нийт ард түмний тэр одоо боломж за тэр бүхнийг л яриад байгаа ер нь бол тэгэхээр одоо сүүлд бол бид нар энэ материйн ирнээс одоо хумхын ир рүү шилжиж чинь тийм ээ энэ полиотой гариг буюу дэлхийн ван гариг. Тэгэхээр энэ үед бол одоо тэр хамгийн ихний тэр үйл явц бидэнд маш хүчтэй одоо ингээд том шилж төлөвлөгөөний одоо тэр том тэмдэг юу харагдсан гэхээр коронавирус. За коронавирусын дараа бидний амьдрал өөрчлөгдсөн тийм ээ. За материйн ирэн дуусч чинь за коронавирусээр ингээд шинэ эхлэл үүсээд тэгэд одоо бид нар тэрнээс хойш одоо байдалтайгаа одоо ингээд хэвийн амьдралууд ингээд цаашаа явагдаж байна. Тэгэхээр энэ байдал үеж солигдохын энергийн байдлыг бид нэр ингээд зөв ойлгоод за ер нь бол энэ хумхын энергийг бид нэр ингээд бүгдэд ашигтай энерги үүсэж байна. Ийм одоо эрен үе ирлээ гэж бид нэр үзэх хэрэгтэй. За тэгээд төгсгөлд нь би одоо хэлэхэд бол за бүгдэд боломж олдохоор бусдыг одоо шүтэх байдал арилна гэж одоо ийм үгээр төгсгий. Тэгэхээр дараагийнхаа би одоо видеон дээр за хүн тус бүрт тийм ээ бас өөрөөр одоо яаж нөлөөлөх үү тийм ээ би одоо өнөөдөр сая бол ерөнхий том энерги ярьлаа. Одоо хүн болгонд хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар видеого хийх болно.